За энэ Кристофер Колумбийн талбай дээр байрладаг энэ катедрал буюу Санта Мариагийн сүм гэж нэрлэдэг юм байна. Маш олон янзаар нэрлэдэг юм байна. Энэ сүм бол энэ шин төв дотор Испанийн тухайн үеийн шин твийг нээсэн одоо шинэ эцэдүүдийн байгуулсан хамгийн том бөгөөд хамгийн анхны сүмийн нэг юм байна. Дотроо 14 одоо юм чапел буюу одоо юм жижигхэн мөрөглийн танхимуудтай үндсэн гол танхим ойролцоогоор 100 жилийн дотор энэ сүмүүдийг бүгдийг барьж дуусгасан. Хамгийн сүүлд Кристофер Колумбыг нас урсны дараа тэрний чандрыг энд хадгалж байгаа. Тэгээ шинэ Севилья руу одоо Кристофер Колумби өөрийнх нь сүм рүү аваачсан ийм дурсамжтай газар юм байна. Тэгээ энэ бидний байж байгаа бүсийг бол colonial zone буюу одоо колонийн бүс гэж нэрлэдэг. Энд хамгийн анх шинэ төвдөр ирсэн Испанийн одоо соён гэгэрүүлэгчнэр одоо цэргийнхэн болон ламнар бүгд энэ төвлөрөн суурьшиж энэ хавийг open air музей буюу одоо гэж нэрлэдэг. Одоо нэг задгаа музей шиг болгож гоё төгчүүлсэн. Үнэхээр одоо Испаний соёлыг энэ нэвтрүүлж авчирсан газар юм байна. Тэгээ бид хоёр энэ сүм рүү орохын өмнө одоо энэ чинь бараг 10 минут болж ийнэг буюу хачин нартай бүр хөлрөөдөл ингээл яваад орж ирсэн. Өдөржингөө шаргадахантай гэдэг. Өдөржингөө шаргадахантай гэдэг. Тэгээд музейгөө үзээд гараад ирсэн чинь асгсан бороо ороод багч. Тэгээд зочдод чекин хийж хэлжсэн. Энэ манай Доминикан Републикийн цагаа гарыг бол одоо хийж таашгүй. Тэгээд цоороос инээлжтэй манай Монголын хаврын цагаа гар шиг юм байна. Тэгээд тэрөөс ингээд хачин сайхан нартай байж байгаа гис бороо асгаад орчдөг гэсэн. Одоо үүлгүүд ингээс гэсэн үг шүү дээ. Мэдээж үүлгүүд ингээс бороо орно гэж юу ах вэ? Мэдээж үүл гараад л орж таа. Сая чинь зүгээр нэг ч үүд байхгүй байсан биз дээ. 10 минутын өмнө нэг ч үүлгүй байсан. Одоо ингээд харин асгалт бороо орж. Тэгээ энэ асгалт бороо эргээд бас нэг 10 минутын дараа дуусаад тэгээ сайхан нар эргээ гарах юм шиг байгаа. Хүлээе даа тийм. Хүлээе даа. За гэхдээ энэ музей бол энэ одоо сүм бол үнэхээр гайхалтай сүм юм аа. Би одоо бас Европын олон сүмүүдээр хотуудаар аялж байхдаа олон сүмүүдийг үзчихсэн. Үнэхээр одоо энэ Иесус Христийн сүм гэдэг бол тухайн хотын үндсэн соёлын нэг хэсэг байдаг. За тэрэн дотор гар урчууд, чулуучид, дархчид, за тэгээд тэрэн дотроос хамгийн чухал нь уран барилга гэдэг нэг гайхалтай зүйлийн цогц байдаг. Тэгээ үнэхээр энэ шинэ төвд Испаниуд энэ сүмийг барьж байгуулахдаа тэр уран барилгын цогцыг бол гайхуулж бишрүүлсэн юм байна. За дээрээс нь энэ Испаниол арал буюу одоо Доминикан Хайтийн улсын байж байгаа наралч нь болохоор анхны энэ испанчуудын ирж буусан газар нутгаасаа гадна өөрсдийнх нь эзэн хааны одоо тухайн сан хөмөргийг бүрдүүлж исэн одоо үндсэн өмч хөрөнгийг зарим улстай бол одоо 4/1-ийг бүрдүүлж исэн гэж ярьж байгаа. Тэр үндсэн эд хөрөнгө цуглуулж исэн газар учраас яг эндээс Венесуэлийг, Мексикийг, за мэдээж Кубыг, за тэгээд Төв Америкийн Пуэрто-Рико гэсэн бусад орнуудыг бүгдийг хамаарч төвлөр суурьсч ирсэн юм байна. Тэгэхээр аргагүй энд одоо энэ сүм байгуулахдаа хөрөнгө мөнгө хайж ард түмэн болон хотын баячууд, за сурвалжид язгууртнууд бол үнэхээр энд одоо сэтгэл оюунаа зориулж энэ сүмийг барьж ирсэн юм байна. Шин ТV хамгийн анхны сүм. Шин ТV хамгийн анхны сүм, хөгжлийн сүм. Дээрээс нь энэ шин ТV-д болж исэн бүх том үйл явдал, церемони арга хэмжээнүүд энэ сүмд болж исэн. За тэгээд энэ шин ТV-г нээж илрүүлж авчирсан том алдартай хүмүүсийн бүгднгийнхээ шарил чандрууд болон тодорхой хугацаанд их нутгуун зөөхөөс өмнө энэ дандаа байршуулж, байгуулж, одоо орхиж, ном хойдохын уншиж байсан ийм түүхэн газар юм байна. За нөгөө бороо маань зогсчих юм. За бараг л зогсоод нар гарлаа. За яа та. Их сайхан байна та уг нь бол тэгээ нэг шинэ бороо ороод өдөр нь хар гараад гэдэг шиг ингээд сүм рүү орохоор бороо ороод гарч ирэхээр ингээд зүгээр сайхан болоод. За бидний үргэлжлэсээр Wish you